Сайн байцгаана уу? Бага ангийн багшийг дэмжих төсөөлөл Баянтүмэн сумын ерөнхий боловсролын сургуулиас оролцож буй бага ангийн багш хэсэнгүүл байна. Багшлах хугацаанд өөрийн мэдлэг чадвар арга зүйгээ тасралтгүй хөгжүүлэхийг зорж ажилладаг. Бага ангийн багш гэдэг бол хүүхдийн гэмгүй цайлган сэтгэлд хүн болох учрыг таниулж, эрдмийн их далаад хөтлөгч, чиглүүлэгч нь байх ёстой гэж боддог. Иймээс ээлж хичээлийн чанар, сурагчдын сурлагт эргээр нөлөөлдөг гэсэн зарчмыг баримтлан ажилладаг. Миний заах арга зүй бол сурагчдыг ойлгон унших, сонсох, бичих чадварыг хөгжүүлэхийн тулд тайлбартай дасгалын арга, олон хөлбөрт дасгал ажиллуулах, унсан номын тэмдэглэлд хөтлөх арга барилыг эзэмшүүлэн ажилладаг. Мөн онлайн болон танхим сургалт хосуулсан сургалтын арга зүй сурагчдын зайнаас суралцах хугацаанд цахим програмуудыг ашиглан 30 гаруй цахим хичээлийг боловсруулан ажилласан нь сурагчдын хоцрогдолгүй сургах дэмжлэг болсон. Сурагчдынхаа сонирхол хэрэгцээнд тулгуурлан өглөөний уншлага, эргээр үлгэрлийг зэрэгүүл ажиллагаануудыг зохион явуулсан мөн аймгийн боловсролын газрын хөндлөнгийн үнэлгээнд 70-аас дээш хувьтай үнэлэгдэж байгаа нь хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сургаан артаж байна. Даасан ангийн сурагчдын амжилтын хувьд гэвэл математик, хэнгэрүү зэрэг олимпиадад сурагчдыг бэлдэн оролцуулж 1-2 дугаар зэргийн диплом, тусгай байруудыг эзэлсэн. Сурагчдыг зөв хүн болон төлөвшөх, хүмүүжихэд ангийн эцэг эхчүүдтэйгээ хамтран үйл ажиллагаанд оролцож ирсэн. Үүний үр дүнд сургуулийн намрын академи спортын анги хамт олон урлагийн наадмын тэргуун байруудыг эзэлж ирсэн. 2023-2024 онуудад заах аргын нэгдлийн ахлагчаар нэрдэж багш нартайгаа хамтран суралцж ирсэн. Аймгийн боловсролын газраас жил бүр зохион явуулдаг нэг хичээлийн хөтөлбөрт багш нартайгаа хамтран оролцож Монгол хэлний нэг хичээлийн хөтөлбөрийн цаанд нэг хичээлийг хөтөлбөр боловсруулан оруулсан. Аймгийн хэмжээний унших ба тоо бодох чадварын арга зүй зөвлөгөөнд урлагийн хоцрогдолгүй бол сурлагын хоцрогдолгүй арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн. Мөн сургууль хүмүүжүүлэх төсвийн эрдэм шинжилгээний хурал хүүхдийн хүмүүжилт эцэг эх багш сурагчийн хамтын ажиллагаа гэсэн сэдвээр бэлтгэл хэлэлцүүлсэн. Ажиллах хугацаанд өөрийн арга туршлагаа бусдад түгээж бусдаас суралцсан багаар хамтран ажиллаж хүүхэд нэг бүрийг сургах их үйлс ажилласаар байх болно.